хөгжсөн ч юм уу нэг энэ Австрийн байгууллагатай гэж ойлгоод байдаг. 90 дэх холбоо нь ямар байдаг юм бэ? Ямар шатаар явдаг гэдгийг бас нэг Монголстад тэрийг гişүнчт байж одоо бүртгэж авах болдгоо мó гэдэг би асуудлыг бас тавьдаг байна. Тийм учраас ер нь одоо Монголын оюутнууд нэгд толгомж байгаа асуудал байна. Энэ бол үндсэндээ энэ архинаас гарах. Энийг би зүгээр 21 аймагаас одоо хот аймагаас би төлөвлөж хийж байгаа учраас нэг өөрөөр гарах. Энэ оюутнуудаа бүгдээ одоо архигүй байдлыг ураад яа. Архигүй байх юм бид нар ухаантай байж чадна тийм. Ягаад тэгэхээр энэ баар ресторан чинь битүү болчиход шүү дээ. Энэ дээр Монголын оюутны орн тэмцэх хэрэгтэй. Одоо хороолоор дүүрэн баар ресторан хаб байж байна. Энэтэй Монголын оюутны орн тэмцэж чадна. Түүнээс энийг төрийн одоо нэг албан тушаалтын энийг өөрчилж чаддаг юм шүү дээ. Та нар сая би танд жишээ хэлсэн шүү дээ. Чил улс төрийн эрхийг оюутнууд төв парламент байгууллаа гэж. Ягаад тэгэхээр оюутнууд ийм юмыг өөрчилж чаддаг юм бэ? Тэгэхээр энэ дээр бол Монголын оюутны орн нэлээд очиж ажиллаач гэдэг бас хүсмээр байна. За дээр нь бол 2012 онд үндсээр Монголд бол маш олон урсгал явагдаж байна. Ялангуяа 21 аймгийн оюутны залуучдын байгууллага магадгүй сонгуулийн үед нэг улс төрчдөг байгууллага байдгийн байна. Би бол одын оюутны залуучдын холбоог эзэж улс төрчүүлээгүй. Эзэж нэг хүний атханд оруулж, карманд нь оруулж би явуулаагүй. Бод итгэхээр найз нөхдөйгөө дэмжлэгээр энэ холбоог би босгож ирэх байдлаар зүрх сэтгэлээсээ явсан гэж бодож байгаа. Магадгүй өөрөө ч гэсэн 5-3 дэх болоод тэрийгээ би одоо авгаадаа жишээлбэл алтан бүгж авах мөгийг би энэ хотын оюутны залуучдын холбоо дараад явж исэн байхгүй юу? Яг өмнөний хэд залуучууд тийм ээ. Тийм учраас би зүгээр энэ оюутны байгууллагыг төв байгууллага бүртгэж аваа. Төв байгууллагаасаа бид нар бас нэг чиглэл авдаг бас тэр оюутны холбоог одоо саналыг би бас дэвшүүлмээр гэж одоо залуучуудаа өргөмөр байна. Тийм учраас та бүдтэй бас 2012 онд битгий улс төржээч гэж бас хэлмээр байгаа. 21 аймгийн залуучууд улс төрчихгүй байх юм бол магадгүй тэр залуучууд чинь бүдэн. Тийм учраас тэнд дээр та нар бас ач холбогдол өгөөч гэж бас залуучуудаа өрөөлмөр байгаамаа. За манай мэдээж тэр уучлаарай тэр би ганцхан хэлж. Энд дээр цөмөрө цагаа барь. Нэг хүн гарч ирээд 2 минутанд ярив. За тэгээд асуулт саналаа хэлээд агуулгатай холбоотой юм яриа. Одоо чинь 21 аймагаас хүмүүс ирсэн байгаа. Бүх хүмүүс өөрсдийн байгууллагад танилцуулна гэж цаг өгөхгүй. Тэр учраас гол жанжин шугам маань өөрөө юу гэдэг гэдгээ сайн санаарай гэж бас таа хэлээд байна. Тэгэхээр ерөнхийдөө зарчмаар гол юмудаар ярьцгаа гэж би хэлдэг. Юу вэ? Суудлаасаа босоод ярий дээ. Гэхдээ тэр бас өгч байгаа юм чи тийм. Тэгэхээр одоо ингэ ярьж байгаа чи ингээд энэ хоёр цаг явуулах юм. Тэгэхээр хаана бүгд тийм байгаад байна. 2 минут